Орой минь төгтүүдээ. Манай хоёр өнөөдөр ерөөс намайг тоохгүй. Энэ хараа. Хоёулаа бүр ингээ уцтай болоод. Та хоёр нэвтрүүлгээ эхлэхгүй юм уу? За. Аа? За. За хоёулаа уцаа түрүүдэр. Удаа энэ тавьчих. Хаана тавьчих? За наашаа өдөртөө уцаа. Та хоёр нэр уцаар амар удаан тоглох юм аа. Сая хэдэн минут тоглосон? Би YouTube дамжаагүй нөгөө ингээд юмын үдээ дуусчаад 3 ширхэл мама утсан. 3 ширхэг мама үдсэ. За 2 уу? Аха. Тийм үү. За баясалж байгаа шаараа суучих та. Та хоёр яадгийн. Би одоо ингэн заяа. Та хоёр амар баяслаа ич суучих. За ингэ суучаараа. Би та хоёроос асуулт асуун заяа. За ингэж. Та хоёроос асуулт асууд. Гар утастай холбоотой. Гар утастай холбоотой асуулт асуун заяа. За тэгэхээр та хоёр надаа зэрэгцэж хариулахгүй нэг нэгээрээ хариулна шүү заяа. Би тэгээд итэвхтэй сайн хариулсан хүүхэдт нь наалт нааж өгнө. Царайнууд нааж өгнө. Гарт нь хоёр наалцсан юм шүү. Манай минь утаа авчих. Одоо яах? Харин би та хоёрыг яаж гар утсаар тоглуулахгүй, гар утсаар тоглохдоо хязгаартай болох уу гэж бодоод байна. Яаж ойлгуулах уу гэж бодоод. Ер нь ингэ. Би тань нэг юм Цанаа нэлч. Харин тийш дээ. Тий. За ингэ заяа. Би та хоёроос гар утасны тухай асуулт асууна. Та хоёр нэг нэгээр ээлжлээд хариулна шүү заяа. За амар чи гар утсаар юу үздэг вэ? Нэг л үздэг юм аа. Ээлжлээд хариулах юм чи. Юу үздэг? Поророо үзэх дуртай. За поророо үзэх дуртай юм бэ? Тэгвэл ингэнэ. Поророо үзэх дуртай юм чи. Энд наач. Та байж байгаа. Энд наач. За. Оролдохгүй шүү заяа. Поророо үзэх дуртай чи. Ямар сэбэдэг нас. Би утаар юм тоглох дуртай. Юм тоглох дуртай. Ямар тоглоом тоглох дуртай? Minecraft тоглох дуртай гинэ. За. Ямар тэнгийн ах. За энэ бол нэг ингэ наач. За өөр гар утсаар яадээ. Би бол Minecraft-наас би бол бас Minecraft үздэг юм уу? За тэгвэл энийг наач. Энд наач. За. тэгээд би Одоогийн байдлаар амар төрүүлж явж байна. би тэгээд Google-тэй үздэг. Google-тэй үзэхдээ Дахиад өөр үздэг юмнуудаа бодтоо. Өөр юу үздэг амар бодоорой. Төрүүлж хийсэнд наагаад нааж өгөө шүү. Би поророо үздэг. Тийм поророо чинь тэгэхээр зөндөө анги штэ. Нэг ангиа дахин үздэг. Бүх ангийг үздэг. Бүх ангийг үздэг. Тэгвэл зөндөө ихийг яах юм бэ да? Зөндөө ихийг яах юм бэ да? Олон анги үздэг юм байна да. Ер нь өдөр болго утас үздэг үү? Үгүй юу? Тэгж миний толгой үздэг. Толгой нь үүднэ. Амар өдөр болго утас үздэг үү? Үгүй. Хизээч үздэг. Хизээч үздэг үү гэж штэ. Хизээч үздэг. Гэртээ хизээч утас үздэг үү юу? Ямар сайн юм. Би яг үнэн ярьж гин үү? Чиний энэ дээр амар худлаа яриад байх шиг л яах юм. Энэ Тий? Поророгийн тэгвэл хитэн анги үзсэн? 3-4 анги. 3-4 анги юм байна. За тэгвэл 3-4-ийг ингээд наач. Би заримдаа үздэг юм. Заримдаа үздэг юм уу? За 3-4-ийг нааш тээ. 3-4-ийг наан тий. 3-4-ийг наа. Баясал Minecraft-ийг хэдэн удаа яасан үзсэн? Үгүй би цаахар ангийг би
цаагаар ингээ Google-тэйг 5 дугаар ангийн үз. 5 дугаар анги 5 анги үтсэн юм те. 5 анги үт. Чи надаар би нэг тоолч нэг. За чи энэ Хаяа. бас хүзүүн дээр наана. Хэлээ. За энэ дээр наана. Энэ олон скетрич нэгээд юмын Би хариж баг нааж шүү. юмын дусгаа Зөндөө үздэг би яг мэдчихээн. Яг далтын тарж байгаа юм шиг л мэдчихээн. За одоо шүү дээ. Хөөе нэвтрүүлгийн тусгай энэ наалднуудын авах юм. Авна шүү дээ. Авна шүү дээ. За хараа та хоёр нэг рүүгээ хараад хаанаас нь хардаа эргэтнүүдээ нэрлэлдээ. Хаанаас юм бэ? За хуруугаараа заагаад ээлжээр нэрлэлдээ. За Энэ хаанаас юм бэ? энэ Чих. энэ хацаа. Хацар. Энэ Хамар. хамар. Би энийг нүдэн дээр нааж болохгүй учраас би энд наасан шүү. Энэ нүдэн дээр наасан гэсэн үг. Нөө Нүд энэ юу вэ? дух. Толгой гэсэн үг заа ёо. Толгой. Духан дээр. За яах вэ? Би ерөөсөө энийг нэг хичээл та үсэн дээр нэг наачид. Тэгэхээр үсгээ илчих бах та. Энэ толгой шүү заа ёо. Толгойн дээр нааж байгаа. За чинийх бас толгойн дээр наацсан шүү. За өөр. Би хүзүүн дээр чи нааж өгсөн те бас. Хамран дээр наасан. За би нэрлэе. За та хоёр сууж. Наашаараа сууж. Хүүхдүүд рүү харчих. За. Би энэ хоёрын биш те. Нүдэн дээр наасан, толгой дээр наасан, хамар дээр наасан, чихэн дээр наасан, хүзүүн дээр наасан. Үс. Бас үсэн дээр наасан. Бас духан дээр нас. Аман дээр наамаар л энэ. Даа чи энэ хоёрыг ярьж байгаа болохоор ирүүн дээр наамаар байна бас. Даа чи ингээ ярьж байгаа болохоор ярихт нь төвхтэй байх гэ амын ингээ тагалж нааж болохгүй байгаа. Нүдэн дээр нь хоёулынх нь нүдэн дээр яг ингээ наамаар байна. Даа чи бас нэвтрүүлгээ хийхэд хэцүү болох учраас нааж чадахгүй байна. Би ягаад та нарын энэ эргэтэн дээр наасан гэж? Та эдийг нь штэ те ингээ гар утсаараа ямар ч хөдөлгөөнгүй ингээд юмаа үзээд ингээ суухаар та нарын энэ эргэтэнгүү та нарт гомддог байхгүй юу? Яагаад тэгээ юм наагаад байгаа? Наадсан эргэтнүүд чинь та нарт гомдоод өвддөг байхгүй юу? Нүд чинь биш те энэ гар утас чинь яагаад ийм амар тод гэрэлтэй байдаг гэж? Амар энэ тод гэрлэн та хоёрын нүдийг өвдөгдөг байхгүй юу? Миний тод гэлэн миний нүдийг үддэггүй. Та нар одоохондоо мэддэхгүй. Тэгээд сургуульд орохоор харааны шил зүгэл хараа нь муудаал. Тэгээд нойр нь баг хүрээд та нар ядардаг байхгүй юу? Бас ингээд энэ ардаа ууц бандаа ингээд зөндөө гэртээ үцхээр ингээд хөшүүн шишилж үүдэг болцдог. Тийш дээ. Нүдний хараа нь муудаа шил зүүждэг. Тэгээ болсон шүү дээ. Би яагаад ингээд чихэн дээр наасан гэж? Та нар амар ингээд нөгөө нэг чанга дуутай зүйлийг утсаараа их үзээд байхаар та нарын сонсгол муудна. Хөөе би заримдаа чангалдаг шүү. Тийм заримдаа чангалдаг гэхээр чи харин тийм. Заримдаа сулалдаг. За. Би нөгөө жохон чангалаа жохон багсаа тэгээд зургтээ гайгүй үздэг. За. За тэгэхээр яадаг байх нь юу ойлгосон? Толгой дээр яагаад наасаа? Утас их үзэхээр толгой өвддөг. Толгой бас та нарт гомддог. Тэгээд та нар биш үү те? Удаан ингээд уцаа ингээд би биш үү те? Чиний хүзүүн дээр ингээд наасан штэ. Чиний энэ хүзүүн дээр наасан амрынхыг нь ард нь наасан. Энэ хүзүүний арталт байдаг ингээд толгойг авч явдаг яс байдаг байхгүй юу? Энэ ингээд тонгоохоор ингэхээр толгой чинь хүнд оргиод энэ хүзүүний яс бас өвддөг байхгүй юу? Инярда би ингээд зургтаа ингээд удаа үзэхээр ингээд миний хүзүүн өдөөд би хитээд ингээд зургтаа үздэг. Үгүй харин тий. Тэгэхээр чин хэвтээд үзэхэр ч гэсэндээ чи хүзүүг амрааж байгасан нүдээ чи хизээч амраагаагүй байгаа байхгүй юу? Би л хөтөгд үзэхдээ шүү унтчихдээ шүү. За сайн байна. Би бас унтчихдээ. Сайн байна. За тэгэхээр ийм байх нь вэ? Тэгэхээр та хоёр одоо цаашдаа гар утсаа ингээд дураараа үзээд байх юм уу? Үгүй яагаад? Та хоёрын насны хүүхдүүд ерөөсөө өдөрт 10 минут л гар утсыг үзэх. 10 минут. Тэрнээс ихээр үзэх юм бол та нарын эд эрхтнүүд ингээд энэ эрхтнүүд чинь бүгдээрээ өвддөг байх нь.
Тэгвэл ингээд удаан ингээд бамбай зургтай үзвэл ингээд нүд нь улаагаа шил зүгээд бас толгой нүдөө инхэн дитэн тий. Тийш дээ яг үнэ. Одоо хараа биш тий ийм дэлгэцтэй бүх юм өөрөөсөө нөгөө нэг юм туяа ялгаруулж идэг байхгүй юу? Ийм өндөр хурдны туяа ялгаруулдаг учраас та эдэм эд эрхтнийг өвчлүүлдэг байх нь шүү дээ. Тэгээд зурагт утас их үдсэн хүүхдүүдийн толгой нүдөөд тэгээ ялангуяа бас нэг ийм буруу зүйл байдаг. Эцэг эхчүүд бүр сайн анхааруулж хэлмээр байгаа. Хүүхдээ хооллохдоо зурагтын насаагаад өгчдөг. Эсвэл өмнө нь утас тавьчихдаг. Тэгэхээр зэрэг хүүхэд хоол идэх байсал хүлээж аваарай. Хоол идэх процесс чинь өөрөө хоолоо амдаа ээгээ зайлгаад эн чинь маш ингээд удаан ингээд процесс явагдаж байх хэвээр. Тарих өөрөө би хооллож гин гэдэг мэдээллийг авч явах хэвээр байтал хүүхэд өөрөө утас үзээд хоолндоо цадж байгаа мó, хоол нь ямар амттай юм, би энэ хоолнд дуртай байгаа мó, гоё байгаа мó, би хоолндоо цадсан юм уу гэдэг мэдээлэлээ боловсруулж чаддгүй байхгүй. Тэгэхээр дэтсэн зүгээр л дүүрж байгаа. Тэнд дархлааны эдээс сэрхэхгүй зүгээр л та нар нэг амтан хооллож байгаа юм шиг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ялангуяа зурагт үзэж явах үедээ хооллохыг зэрэгцүүлж хооллохоо болох хэрэгтэй. Хөвгтөө хоолж явах үедээ утсын унтраах хэрэгтэй. Гар телевизэн унтраах харж байгаа. Тэгж жагаад бүгдээрээ яг хоолж байгаа процесстэй анхаарлаа хандуулах хэрэгтэй. За баясгалан юу хэлмээр байсан? Тэгвэл нөгөө ингээ хоол ажиж байхдаа мама дуртай телевиз үзэж байхдаа ингээ хоолой бай ингээ хөшин. Тий яг үнэ. Анхаарал нь зурагт руугаа төвлөрөөд ам руугаа хоол орж байгааг ээж аав нь халбагдахаар л ам руугаа ингээ хоол игээд залгиад байгаа байхгүй. Тэнт чинь тэрий чи амтлаад гоё зажлаад тэгэх ёстой шүү дээ. Тэр үйлдэл нь хийгдэх байгаа байхгүй. Би нөгөө өчигдөр нөгөө ингээд хоол ажижсэн гин гахаад хацгүйгээр ингээд залхсан гэсэн тэр гахсан биш үү? Тэр зурагт үзээд хоолоо зажлааг байх нь. За өнөөдрийн дугаараас тэгвэл хэдүүлээ юу ойлгосон байх нь гар утасны. Би тэгтээ зурагт үзээгүй. Утас үзсэн? Утас үзэхээр. За та хоёр тийш харж байгаа хэлтээ. Өнөөдрийн дугаараас яах юм? Одоо цаашдаа утасаа тоглох юм уу? Утсаар тоглохгүй. За тий хүүхдүүдэд тоглол хэдэн минут тоглох вэ? 10 минут. Тий 10 минут. Би тэгтээ 5 минут. Нөө тий баясал бол бүр багасах юм байна. 5 минут л тоглох юм байна. Сайн байна. Би нэг амар 1 минут болгочлоо. Амар хүүхдүүдээс энийг нуугаад байгаа байхгүй. Энд чи хамгийн хэрэгтнээ өвдгсөн хүүхд. Чихэн өвдөөд, нүд нь өвдөөд, толгой нь өвдсөн байхгүй юу? За одоо цаашдаа тэхгүй те. За тэгтээ өнөөдрийн дугаараас ойлгосон зүйлээ хүүхдүүдэд хэлээд өгч. Хүүхдүүдээ утсаар битгий тоглоорой. Тэгтээ утсаар 10 минут тоглож болно шүү. Бас 5 минут 4 удаач 3 удаач минутын багасгаад тий минутын багасгаарай гэж хэлж байгаа шүү. За манай хүүхдүүд за ингээд унтахаасаа өмнө за унтахаасаа өмнө эхлэе. За нэг унтахаасаа өмнө шүдээ угаагаад нүрээ угаагаад тавтаас санаасаа баярлалаа. Ялангуяа унтахаасаа өмнө хоол идчих байхдаа гар утсаар хизээж бити тоглоулаарэ гэ тэ. Тэгэхгүй бол нойр нүрх. тэр юу ярих юм ярьцаа? Нөгөө тавтаанасаараа ингээд баяртай ингэж захтаа тийгээ хэлэх. Нүү тийм. За дараа нь хэлчих тий.
Хүслийн зихэр шон эсси Бодлын хөлгөр одонд айлаад балар мөнгөн шүнэси Тавтэнэр сорэ антнугтөө Тавтэнэр сорэ ахтусэн Тавтэнэр сорэ алтан дэлхий Тавтэнэр сорэ алсын одоо Илэс бүтэлийн өдөр өнгөрч Үлгэрийн зихэр шоо